Он гарснаас хойш 200 орчим хүүхэд зам тээврийн осолд орсон байна. 197 хүүхэд гэмтэж, 29 хүүхэд амнасаа алджээ. Үүнээс 12 хүүхэд нь эцэг их ар гэр хамаатан садны буруутай үйлдэлээс болон эндсэн байна. Ослынтой өмнөх оны сүүлийн 6 сартай харьцуулахад 45.1%-аар буурсан ч иргэд зорчигчдын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн хүүхэд ослын хохирогч болсоор байна. Ослын дог бууруулахаар цагдаагийн албанаас шатараатай арга хэмжээг авч байна. Тээврийн цэгдэг албан маань бяцхан зорчигч мөн гарцаа гэдэг арга хэмжээ зохион байгуулж байна. Эхний тохиолдолд хүүхэд маань гарц гарамгүй газар хороол дундах цаана мөргүүлэх, амь насны эрсдэх, эрүүл мэндээр хохирох асуудлууд ихээхэн бүртгэгдэж байгаа. Үүнийг бууруулах зорилгоор хороол дундах хөдөлгөөний эхлэхээс өмнө тээврийн эслийн аюулгүй байдлаа хангаж шалгаарч тий 6 секунд зөвхөн аюулгүй байдал шалгахад анхаараач. Тоглоомд боолоо хашаанд дотор ухраг хийхдээ хүүхэд чи ойр орчим чинь байх үе гэдгээр анхаарал сэрэмжлүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Мөн орон нутагт энэ 28 хүүхдийн амнаас хохирсонтой холбогдуулаад яг хашаанд ухрах үйл явдал нийтдээ 12 хүүхдийн амнаас хохирсонтой холбогдуулаад тээврийн цэгдэг албанаас санал сэрэмжлүүлэх бүхий зурагт хуудсуудыг орон нутгаар хариуцсан замын цэгдийн газар хэлцүүдэд өргүүлж тухайн айл өрх бүртэн тараалгаж тээврийн эслийн хэрхэн аюулгүй байрлуулах юм, тээврийн эслийг хэрхэн гарч хөдөлгөөн эхлэхдээ хэрхэн аюулгүй байдлыг шалгах юм. Мөн хүүхдэд ямар нэг аюулгүй байдал, тээврийн эслийн аюултай нөхцөл байдлыг хэрхэн ойлгуулах гэдэг мэдээллийг бүр зурагт хуудасаар хүртэл гаргаж хүргэж ажиллаж байгаа. Гэр бүлээрээ суудлын бүсийг хэрэгжилж заншаараа гэдгийг сэрэмжлүүлж байна. Эцэгчүүд бага насны хүүхдэд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийг зүүлгэх, завхурд хэтрүүлэхгүй байж, машины цонх лүүхээр хүүхдийн толгой гарыг гаргуулахгүй байж, аюулгүй байдлыг нь ханган хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.